2015 оны 3 дугаар улирлын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр хасах 34 сая Америк долларт хүрч өнгөрсөн оны мууийн үзүүлэлтээс 198 сая Америк доллараар буурчээ гэж Монгол банк мэдээлсэн байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр ингэж буурахад нэгдүгээрт дөрмийн санд оруулсан хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мууитай харьцуулахад 26 хувиар буюу 23 сая Америк доллараар буурч 66 сая Америк долларт. Хоёрдугаарт компани эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилготой зээлийн их усрын санхүүжилт 175 сая Америк доллараар буурч хасах 35 сая Америк доллар төрсөн нь тус нөлөөлсөн гэжээ. За мөн нөгөө талаар аж ахуйн нэгжүүдийн толгой компаниас авсан зээлийн эргэн төлөлт их хэмжээгээр хийгдсэн тул гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал сөрөг дүнтэй гарчээ. Түнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалд жинтэй хувь нэмэр эзэлдэг бүгд найрамд Хятад ард улсаас хийгдсэн хөрөнгө оруулалт өмнөх жилийн мууитай харьцуулахад 43 хувиар буурчээ. Тэгвэл бусад хөрөнгө оруулалтын данс 269 сая Америк долларын ашигтай гарч өнгөрсөн оны мууитай харьцуулбал ашиг 228 сая Америк доллараар бүрс үзүүлэлт гарч байна. Энэ нь Хятадын ардын банкны swap хилцлийн ашиглалт 12 сая Америк доллараар аж ахуйн нэгж иргэдийн гадаад банк санхүүгийн байгууллага байршуулсан болон гар дээрх бэлэн мөнгө өмнөх оны мууиас 268 сая Америк доллараар буурснаас голчлон шалтгаалжээ.